За өнөөдөр 25 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олон хүн санаж байгаа 2021 он бол Монголд криптовалют, coin token-ы халуурлын үе байсан. 59 токен гарч ирсэн. За ягаад токен гэж яриад байна гэхээр coin гэдэг бол өөрийн гэсэн блокчейнтэй. Corex гэсэн л юм coin би бусд нь бол блокчейнгүй учраас токен гэж нэрлэх нь зохимжтой байдаг. За тэгээд бүгд баг утаа болсон. За хамгийн ихнийх нь Artcoin, хамгийн сүүлийнх нь ямар coin байлаа. Ямар ч байсан тухайн оны сүүлээр виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай гэдэг юм хууль гаргаад за ингэж байж нэг юм энэ халуурлын үе дууссан. За тэгвэл эдгээрээс би одоо харьцангуй бусад төслүүдтэйгээ токенуудтайгаа харьцуулахад бас ч гэж үйл ажиллагаа нь явж байгаа төсөл нь үргэлжилж байгаа гэсэн ийм 5 coin-ыг өөрийнхөө үнэлэмжээр сонгоод та бүхэндээ эдгээр 5 coin-ы мэдээллийг анх хэдэн ширхэг гарсан, ямар үнээр гарч ийсэн, хамгийн өндөрдөө хэдэн төгрөг хүрж ийсэн, ямар хөө байдлаар шатаалт хийгддэг, одоо яг зах зээлд хэд байгаа, өнөөдрийн үнэ нь хэд байгаа гэх мэт ийм мэдээллүүдийг хүргэх гэсэн. За тэгээ энэ мэдээлэл бол санхүүгийн мэдээж зөвлөгөө бол огтос биш. Зөвхөн мэдээллийн шинжтэй бичлэг шүү гэдгийг маш сайн анхаараарай. За SBS буюу StorePay, Монгол NFT, IC буюу Ихcoin, RDX буюу Artcoin, тэгээд CoinHub-ийн биржийн CHB гэсэн ийм 5 токеныг сонгож авсан. За 2 дугаар мөрөн дээр бол зах зээл гарсан огноо байж байна. За хамгийн анхны энэ урамшууллын оноо токен бол мэдээж Artcoin 2019 онд гарч ирсэн байна. За бусад дөрвийн хувьд бол 2021 оны 8-аас 11 дугаар сард гарсан. За 2 дахь шарлуулсан хэсгээр бол тоош ирэх гэн харагдаж байна. Анх гарсан болон 25 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт хэдэн ширхэг байгаа юм бэ? За тухайлбал SBS coin 600 тэрбум гарч ирсэн бол өнөөдөр 71.1 тэрбум төгрөг болж буурсан байна. За хоошо шатаасан хувь гэдэг маань анх гарсан одоо нийлүүлэгдэх боломжтой байсан тоош ирэхгүйсээ шатаалт хийгдсэн эргэж ахин сэргээгдэхгүй. За энэ маань бол хамгийн өндөр нь SBS 88% шатаасан гэсэн үг. За шатаалтын давтамж нь сард 2 удаа ингэ явагдаж байгаа. За хоёр дахь нь Монгол NFT. За энийг би шатаалтын хуваар нь дараалуулсан байгаа шүү. Өөр ямар нэгэн дараалалд ачаал бодол байхгүй. Монгол NFT 400 тэрбум 21 оны 11 сарын 5-нд гарч ирсэн. Өнөөдөр 139.5 тэрбум. За 65% авсдагсан юм байна. 7 хоног болгон шатаалт хийж байгаа. Гуравт нь IC буюу Ихcoin хамгийн алдартай coin. Нэг Ихнайд юм нийлүүлэлтийн тоош хэрэгтэй гарч байсан бол 564.8 тэрбум. За 44 орчим хувиа гэд тусдагсан. За сар болгон устгалт хийнэ гэж white paper дээр тусгаж ирсэн. Боловч за энэ маань бол хууль эрх зүйн маргаантай асуудлаас болоод сүүлийн үед бол үйл ажиллагаа нь бараг явагдахгүй байгаа гэж хэлж болно. За гэхдээ арилжаа нь бол хэвээ явагдаж байгаа. Дөрөвт нь Artcoin 5.2 тэрбум анх нийлүүлэгдэх юм тооцоотой байсан бол за 4.5 тэрбум нь одоо зах зээлд байгаа юм байна. 13 орчим хувиа шатаасан. За миний ойлгосноор бол арт санхүүгийн нэгдэл түүний охин компаниуд жил бүрийн эцэст ашигасаа тодорхой хэмжээгээр Artcoin-ыг худалдан авч ингэж шатаана гэж ойлгосон. За тав дахь нь CHB буюу CoinHub тийм ээ. CoinHub гэсэн биржийн үндсэн токен 850 сая ширхэг гарч байсан бол за өнөөдөр 797 сая ширхэг буюу 6 орчим хувиа шатааж байгаа. За сар болгон шатаагаа явж байгаа юм байна. За тэгэхээр шатаалтын давтамж нь бол 3 сар болгон. За тэгэхээр SBS-ийн хувьд сард 2 удаа 14 хоног тутамд гэж ойлгох юм да. За нэг нь бол 7 хоног тутамд ингэж шатааж байна. За их сурвалжууд бол мэдээж CoinMarket, за CoinHub, XMETA, IDAX гэх мэт биржүүд тэгээд токен тус бүрийн white paper-с нь тусан байгаа. За эдгээр мэдээллийг харуулчих. Жишээлбэл энэ StorePay-ийн white paper дээрээс мэдээлэл байна те. За та бүхэн бичлэгээ зогсоож байгаад энэ болгоныг харчиж болно. Монгол NFT coin байна. За IC-ийн white paper дээрх хэсэг байна. 70 дугаар утсан дээрээс нь. За Artcoin-ийн хувьд бол шинжлэгдсэн энэ white paper нь байж байна. За блокчейн дээрх энэ хаягийн мэдээлэл. За энэ бол CoinHub-ийн white paper-ийн мэдээлэл байна. За ингээд блокчейн дээрх мэдээллүүд нь байна. За CoinHub-ийн хувьд болохоор энэ CoinMarketCap дээр мэдээлэл байхгүйсэн учраас байхгүй. Нөгөө дөрвийнх нь за жишээлбэл SBS 71 сая ширхэг байж байгаа гэх хамгийн ихний нүдэнд харагдаж байна. За Монгол NFT 139 тэрбум гэдээ харагдаж байна. Гуравт нь болохоор IC 544.8 тэрбум. За дөрөвт нь болохоор Artcoin 4.5 тэрбум гэдээ ингээ харагдаж байна. За та бүхэнд тоош хэрэгтэй мэдээллийг харуулчлаа. Анх хэд гарсан.
өнөөдөр хэд болсон юм бэ гэдгийг. За хоёр дахь гол мэдээлэл мэдээж үнийн мэдээлэл. Ардкойны хувьд за анх өөрсдийнх нь хэлж байгаагаар тайлбарлаж байгаагаар за тэгээ миний ойлгосноор бол үн төлбөргөө тараасан гэж ярьдаг. За тэгэхээр анх гарсан үн дээр бол тэг төгрөг. За all time high-ын 400 төгрөг. За яг дотоодын зах зээлээр авах юм бол 200 орчим төгрөг. За тэгээд 25 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэгвэл 40 орчим төгрөгийн ханштай IDAX биржээс харахад юм байсан. Тэгэхээр all time high-аас бол 90 орчим хувиар унсан юм үзүүлэлт юм байна. За анх гарсан үнгүү гарсан гэж үзвэл мэдээж 100% өссөн гэж ойлгож болно. Хоёрт нь StorePay буюу SPS токен 20 мөнгөөр гарч ирсэн. За хамгийн өндөрдөө 2 төгрөгт хүрч ирсэн. Тэгвэл өнөөдөр 52 төгрөгтэй 52 мөнгөтэй байна. За энэ нь болохоор CoinHub-ийн биржийн мэдээлэл байгаа. Тэгвэл анх гарсан үнээсээ 2 дахин буюу 160 орчим хувиар өссөн байна. За тэгээ all time үнээсээ бол нэг 74 орчим хувиар унсан байна. Тэгэхээр ардкойныг стоцвол StorePay-ийн хувьд бол харьцангуй үн бас тийм анх гарсан үнээсээ ямар ч байсан 2 дахин өндөр үнэтэй байж байна. За тэгвэл IC-ийн хувьд 30 мөнгөөр гарч ирсэн, хамгийн өндөрдөө 30 төгрөг хүрж байсан. За ингээд дээшээ 100 хатгаад төрсөн үнээр навсан. Тэгвэл өнөөдөр 12 мөнгөтэй байна. За тэгэхээр анх гарсан үнээсээ 60%-аар унсан байна. Тэгвэл хамгийн өндөр үнийн түвшингөөсөө 99.6 за бараг 200 гаруй дахин унсан байна гэсэн үг. Дөрөвтг нь CoinHub SPH токен 30 төгрөгөөр гарч ирсэн. За хамгийн өндөрдөө 247 төгрөгт хүрч байсан байна. Бас энэ тон дээр хүрч ирсэн байна шүү. За тэгвэл өнөөдөр нэг 6.4 төгрөгтэй байна. За тэгэхээр анх гарсан үнээсээ бол нэг 78 орчим хувиар 79 орчим хувиар буурсан. Хамгийн өндөр үнээсээ бол 97.4 хувиар унсан. За ийм үзүүлэлттэй байна. Бараг 30 дахин унсан юм одоо 40 дахин ч унсан юм уу те. За Монгол NFT 30 мөнгөөр гарч ирсэн. Хамгийн өндөрдөө 1 төгрөгт хүрч өсөж байсан юм байна. За өнөөдөр гэх юм бол 3 мөнгөтэй байна. За анх гарсан үнээсээ бол 10 дахин унсан юм байна. All time high-аас бол 96.6 хувиар 30 дахин унсан юм байна. За иймэрхүү үнийн мэдээлэлтэй байна. Дахин хэлэхэд энэ бол зөвхөн мэдээллийн шинжтэй бичлэг шүү.